энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэдэг бол уран бүтээлийн мэргэжлийн уран бүтээлийн байгууллага гэж хардаг. Энд бол авьяастай, чадaltaй, мөн дээрэс нь одоо бас маш их сэтгэлтэй хүмүүс ажиллаж явсаар ирсэн. Энэ одоо байдал сүүлийн жилүүд маш их алдагдж байгаа. Тийм учраас бол уран бүтээлээр нь дэмжих, уран бүтээлчдийг авьяаснуудыг бас одоо цааш нь дэмжих, энэ ажиллах болцоо нөхцөлийг бас сайжруулах тал дээр бид нар энэ бодлогоор одоо бас дэмжих ёстой гэж ингэж бас харж явдаг л да. Тэгэхээр ер нь үндэсний олон нийтийн телевизийн одоо энэ Алтан фонд гэдэг бол тэр чигтээ Монгол улсын түүх, энэ хөгжлийн одоо том гуусан архив байж байгаа. Тэгэхээр энийг одоо бас эргэж ажилуулах тал дээр, энийг гаргаж тавих тал дээр бас Монголын үндэсний арга хэлбэр яг нөөцөө задлаад ажиллаж байдаг л да. Гэхдээ шинээр одоо тийм одоо технологийн гэдэг юм уу, шинээр одоо уран бүтээлийн гэдэг юм уу, шинээр одоо энэ цаг хугацааны тухайд одоо ямар нэгэн байдлаар уран бүтээлийн шинжилгээг хийх тал дээр, уран бүтээлийн гуй сангааж одоо өөрчлөлт тал дээр бол бас одоо анхааралтай ажиллаж боломжтой daajлаад ажиллах юм болсон нөхцлүүд их муу байдаг гэж манай уран бүтээлчид өөрсдөө бас юм санаа гаргаад ирдэг.